Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Хамтрагч дахин давтагдашгүй хүүхэд нас бала бала. Хамтрагч Мустела брэнд хүүхдийн эрүүл арсны зөвсөөрийг төрсөн цагаас нь. Хамтрагч үргэлжлэлийг оригоос. Хизээч төрж олно. Өглөө, өдөр, орой тэр байтугай төр хөрөөний тоглоом шоу нэвтрүүлгийн дундуурч төрөх боломжтой. Яг одоо бид бүхэн олон улсын GCI итгэмжлэлийг 4 удаа авч чадсан Монголын цорын ганц эмнэлэг болох интернет эмнэлгийн төр хөрөөний тасгаас ээлжит нэвтрүүлгээ та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ өрөөнд яг одоо мөнх алтар өөрийн үзэсгэлэнт гэргийн бэр цэцгийн хамтаар хорвоод мэдлэх гэж би хөөрхөн үрээ хүлээж байна. Тэгэхээр яг энэ цаг мөчид нь хамтдаа нэвтрүүлэгт орох боломжтойг асууцгаая. Дагаад ороорой. Сайн байцгаана уу? Уучлаарай. За бид Монгол телевизийн төр хөрөөний тоглоом нэвтрүүлгийн хамт олон байна. Та хоёроос нэг зөвшөөрөл асуух та. Манай нэвтрүүлэгт орох боломжтой юу гэд. За яах вэ? Ер нь төр хөрөөний тоглоомыг өмнө үзчихсэн үү? Үзчихсэн. Тийм үү? Тэгвэл бүр сайн байна. Ингээд ороод ирнэ гэж батаагүй юу? За орой. Ошоо зөвшөөрч байгаа юу? Зөвшөөрч орой. Оо ямар гоё юм бэ. За ингээд үзэн штэ. Манай мөнх алтар болоод бэр цэцэг нар маань нэвтрүүлэгт орохыг зөвшөөрлөө. Энэ бол төр хөрөөний тоглоом шоу нэвтрүүлэг. Surprise юм байна тий. За ингээд ийм хурдан тайз манд бэлэн болчихлоо. Харин амар хурдан. Гэхдээ хоёр маань өмнө үзчихсэн юм байна тий. Үзчихсэн. Ааха. Нилээд нүгээр нүц. Тэгсэн үү? Ямар санагдчихсэн үзээд? Хэцүү юм бэл. Асуулт багтал. Гайгүй тий. За хамгийн гол нь одоо ээжийнхаа яг энэ бацалтай өвдөж байгаа үед нь бид нараас айл болох сатаар болох зорилго энэ нэвтрүүлэгт бас багтсан байдгаа. Тэгээ гоё асуултанд хариулаад зөндөө олон гоё бэлэгтэй болон шинэхэн өрөө илгээд авахад маш их бэлэгтэй болсон байдгийг гоё санагддаг л та. Хитдэх хөвгт нөлөө? 3 төгт. Яасаг өөрхий юм бэ? Нууц биш бол хүү юу охин нөө? Охин байх нэ. Яа, ээж шиг үзэсгэлэнтэй хөөх охин гарч ирэх юм байна да. За тэгвэл ингэ хэдүүлээ. Юун түрүү дөрмөө танилцуулъя. Дөрвөн бэл машингийн. За үндсэндээ бид та бүхэнд ингээд бэлэгнүүд бэлтцсэн. Яг тэр бэлгэндээ асуултууд бэлтцсэн байгаа. Нийт 8 асуулт байгаа. Асуултанд зөв хариулах тоолондоо бэлгээ авна. 2 удаа асуултанд бүдрэх юм бол тоглоом үндсэндээ зогсно. Нэг удаа алдчихлаа гэж бодсон шүү дээ. Эхний алдсан үедээ тэр асуултынхаа бэлгийг авахгүй харин өмнө нь авсан бэлгүүдтэй тойртой ингээ үлднэ гэсэн үг. Хүн боломж гэж байдаг. Хүн боломж яадаг гэхээр үүнхээр хариулж чадахгүй хоёр маань санал нийлэхгүй эргэлзээд байгаа зүйл дээр гаднаас манай их хөрөгч юмч маань орж ирээд та гурав хамт хариулах боломжтой. Тэгэхээр бас нэлээд олон боломжууд байгаа зү тий. За гайгуулгт. Одоо тэгээс 3 дахь хүүхдээ үлээдэж авах гэж байгаа гэхээр чинь хоёрын маань дуршлагтай ээж аваад байх. Тэгэхээр одоо яг асуултанд гайгуулах гэж бодоод байна. Гэтэ мартцсан байт юм лээ тий. Одоо 3 дахь охин хэдэн жилийн дараа гарч байгаа? 5. Бас сайтай юм байна тий. За тэгвэл хэдүүлээ. Ингээд өнөөдрийн тоглоомоо эхлүүлцгээе. Ингээд бидэнд ямар бэлэг бэлтсэнийг харцгаая. За хамгийн ихний асуултын бэлэг маань Mustela брэндийн арьс арчилгааны багц байх нь, 2 дахь нь Tigri Care эхнэрээ асаргааны 5 хоногийн ирэх, мөн 3 дахь нь IVB хүүхдийн живхний бэлгийн багц, 4-т нь мандал хуримтлалын эрхийн бичгийг бэлтжээ. Харин 5-т нь Ori Media 1 жилийн эрхийн бичиг, 6-д нь Nobi хүүхдийн органик бүтээгдэхүүний бэлгийн багц байх нь, 7-д нь гацуур түнс бэлгийн багц, харин 8-д нь Bala брэндийн 500,000 төгрөгийн эрхийн бичиг байх нэ. Энэ маань манай супер шагнал байгаа шүү. За ингээд хамтдаа ийм их бэлгийг аваарэ гэж өрөөгөөд нэвтрүүлгээ эхлүүлэх үү. За авах болтгоо. Авчих юмсан да. Амжилт хүсье та гуравтаа. За амжилт.
За амжилт. Mastella брендийн хувьд бол ерөөсөө хүүхдийн арьс ашилгааны бүр төрсэн цагаас нь эхлээд арчлах боломжтой бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгээд одоо бүр Франц номер 1 бүтээгдэхүүн гэж явдаг юм байна. Dermatest дээр бол бүр жинхэнэ ингээ сайн тестлэгдсэн. Тэгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгэхээр та хоёр маань хөрхөн гүнжтэй ямар ч айхаа айцгүйгээр хэрэглэх боломжтой шүү. За тэгэхээр хэрэглэгч нь болохоор амар сайн. Оо тийм үү? Оо гайхалтай. Сайн гэдэг нь бол мэддэггүй. Манай баг охин амар хашталтай. Тэгээд зөвхөн энийг хэрэглэдэг байхгүй. Харин тийм байна. Бид нар одоо нэвтрүүлгээ бас нэлээд хэдэн дугаар ингээ явчлаа. Манай Mastella брендийг ер нь ээжүүд маань аваад аягүй сайн мэддэм байлээ. Тэгэхээр бид ч гэсэн одоо яг үүнд нь их баяртай байгаа. Хэрэгтэй бүтээгдэхүүнтэй хамтарч ажиллаж шүү дээ. За ингээд асуулт харцгаая. Хамгийн ихний асуулт. Хамгийн эмзэг жирэмсний үе хизэнээс эхэлдэг вэ гэсэн байна. А-д нь 1-3 сар, Б-д нь 4-5 сар, В-д нь 6-7 сар, харин Г-д нь 7-8 сар. Ягчгэд бодлоо. Аль үед би эмзэг байсан. Нэгээс эхний 3 сар л айгүй эмзэг өсөн санагш. Мөнх хатар зүгээр айгүй бүр айл гайсан. Юу ч нөө манай том охин ч урд нөө оюутан багт нь магистр сурч байсан те. Тэгээ хордгоноос нь бол би очиж баг сар 2 сар байлгүй. Ямар хөөрх юм бэ? Яа, хоёр дахь дээрээ ч хордлоготой, сая ч хордлоготой. Ер нь 1-3 бах уу. Тийм, 1-3. Тэгээд та очоод хэрхэн яаж тэр эмзэг үеийн давхтан тусалж байсан бэ? Тэгэл Оршсон гэж. яа, тэгэл амар бөөлж шүн нэг бөөлж. Тэгэл хань болоод тэгэл хань болоод байж байгаа юм чи өөр яах. Тийм. Идэх юм өөрт юу идүүлээ. Өөртөө яг тэгдэг тийм. Эхний 2 сартай, тэг чи 2 сартай 3 сартай л тэгсэн шүү дээ. 4 сартаас гайг болсон байна. 2-3 сартаа дээр нь өөрсөж байгаа. За тэгвэл хосод маань А буюу 1-3 гэж сонголоо зөв үү? За хосод юм аа хамгийн Mastella авмаар ш. За зөв эсхийг хамтдаа харцгаая. Зөв юм байна. Хойл ер нь зөв л явдаг юм биш үү? Баяр үргэлж. За ингээд та хоёр маань Mastella-га авлаа. Баярлалаа. Мондог байна. За үргэлж төлцгээе. За Tigre Care-ийн 5 хоногийн эрхийн бичгээ гэдэг чинь. За Tigre Care-ийн хамт олонны хувьд бол маш гоё олон төрлийн асаргааг өгдөг хамт олон. За бидний одоо өдөр тутмын хөнгөн асаргаа байж болно. За ахуйн дэмжлэг, хүн төлбөрийн асаргаа, байнгын хэвтрийн те мөн одоо ахмад настан төрсний дараах гэх мэтчлээ. Тэгэхээр ингээд хоёроо эмнэлгээс гараад гэртээ очисон хойно нь яг энэ 5 хоногийн маш мэрэгжлийн асаргааг өгөх нэ. Магадгүй аав нь завгүй идвэл те яг гэртээ нь очиод мэрэгжлийн асаргааг өгдөг хамт олон байгаа шүү. За тэгвэл асуулт юу вэ? Харцгаая. Хүүхэд хизээ юмсыг барих чадвартай болдог вэ гэсэн байна. А-д нь 2-3 сартаа, Б-д нь 4-5 сартаа, В-д нь 6 сартаа, харин Г-д нь бүр 8 сартаагаас гэдэг. Харин би юм шүү. Толгоогоо 3 сартай чинь юмсыг барих чадвартай юмсыг зулгаагаад хамдаа хийгээд төвшөлөө. За яг уу юмсыг бүр барих чадвартай болдог гэж тийм. Барих чадвартай бол. Тийм үү. За тэгвэл бүр ингээ бариад ингээ байж гэнэс үг шүү. Харин тийм байна. Барьдаг тоглоом, эрзэн тоглоом барьж хөдмөдөө ингэдэг үе нь. Шүдүр юм 4-өөс Б л юм шүү. За тийм. Б гэж өгч. За Б гэж. 4-5. Манай хоёр гэхдээ хөөх юм. Зөвшөөрөл авах зүгээр шулах оо тэгээ асуулт хариултандаа ч сонгоч. 4-5 авлаа шүү. Тэгээ. За ингээ асуултын маань хувьд л маш богино хугацаанд ярилцж байгаа. Шууд Б гэсэн хариултыг сонголоо. Зөв хэсгийг харцгаая. Тэр 5 хоног. Баярлаа. Ястай зөв. Харин ингэдэг гинэ. Ялцчгүй нөгөө нэг ингээм дуу чимээ, гялтхансан эсвэл шарчхансан зүйлийг хөөхд ингээ барьж авах гад яг үзээд байдаг үеийн 4-5 сартай гэдэг. Тэгээ тэр үедээ илүү барьж авах чадвартай болдог гинэ. Нэрэл бид нар мартчихад байдаг тий. 4-5 сартаас гар нүднийхэн зохицуулалт нь бас мэдрэмжүүд нь илүү сайжирч эхэлдэг гэнэ. 2-3 сартад арай сул байдаг юм байна л та. За ингээд үргэлжлүүлцгээе. Дараагийн бидний бэлэг бол IVB хүүхдийн бэлгийн
Хүүхдийн живхний бэлгийн багцыг бид бэлдсэн. Ямар ч холоор агуулаагүй бүр үнэхээр юм тэгээ дээд зэрэглэлийн материалтай тэгээ бүр үнэхээр өндөр чанар стандартын дагуу үйлдвэрлэсэн. Тэгээ pH орчин гэж байдаг гинэ. Тэр нэлээд чухал. Тэрэнд бол баш ингээд тэнцвэртэй. Тэгээ хүүхдийн хөдөлгөөнд бас садаа олдгоо жих. Тэгээ шингэний үйл их гоё жигэд шингэн. Одоо бидний хүсдэг юм чинь тэр байгаа шүү дээ. Тэгэхээр яг л одоо бас олон улсын стандартад нийцсэн маш олон хүмүүсийн таашаалд хүрсэн бүтээгдэхүүнийг та хоёртаа сонгожээ. За ингээд асуулт юу вэ? Харцгаая. За энэ болохоор тань мэдхүн тий сондоо асуулт орж ирсэн байна тий. Далайн аль амьтанд тарих ба зүрх байдгүй вэ гинэ. Ад нь далайн од, Б нь далайн залхаг, В нь мөгөөрсөн загас, Г нь хүүн амьтан. Хүүн амьтан биш үү? Хүүн гэж ямар амт вэ? Энд чинь хараас нэг юм сонирхол нэг юм амьтан гэхэд хэцүү юм байх хэвээр байх. Зүрхгүй, тарихгүй. За чиний гаргал. Хөө. Тэгээд Той маань амьдрал дээр ч ерөн шийдвэр ингээ хурдан гаргачихдаг. тэр нэг хөл. За тэрхүү за тэгчидэг чигээ. Хөрхөө. Тэгээд хүүн амтаныг сонгосон тий. тий. Хүүн амтан л. Бусдын ингээ хөлбөрөөр ярьж үзэхгүй шүү сонгочихчихно тий. Загас ч одоо бусдын нарахаар угаасаа тэгэл. Уг нь л 70-аад мөгөөрсөн залхах загас хоёр бол биш угаасаа. За энэ хоёр л биш. Тий. БГ хоёрыг л ялнах. залхахыг бүр таних ч юм. Тэгээ залхах би бол жилийн биш үзчихвэл биш хаа. Тэгэл чиний гар хүүн амтнаас. За ингээд Г буюу хүүн амтанг сонгожээ. Зөв хэсгийг харцгаая. Ой, замбандаг. Бодод энэ. Зөв мэдээд энэ. Бодч заяа. Сайн бодчих. За ийм байх нь ялцчгүй далайн хөвөн амьтанд бол ерөөсөө ямар ч тийм зүрх болоод тарих байдгүй юм байна. Харин бусд нь бол бүр тэр ятгай маш өндөр ийм боловсрсан бие бүтцтэй амьтад байх юм тийм. Тэгээ нэрнээс нь сонсоход л сонд юм шиг ирнээсээ харин ч эсрэгээрээ биеийн бүт сайтай гэж шүү. За ингээд хоёр маань IVV брендийн чихний эзэд олж баяр хүргэе. Чих ястай жохол шүү тий. Маш их хэрэглэгддэг шүү дээ. Ивент тэтгэгч үрдэг биш хоримтлуулдаг ап. Мандал хоримтлал. Хамтрагч Монгол хүн дэрүүл хүнс гацуурт хүнс. За дараа үргэлжлүүлээ. Дараагийн асуулт юу вэ? Харцгаая. Итгэл баян тоглоом. Баян тоглоом. Юу юм бэ? Манд. За хойчгол юм шүү дээ. Тийм шиг байна тий. Аслаад юм уу те? Бац. Харин яг тэгээд ах шүү дээ. Түр зогсож олно шүү дээ. Хэдүүлээс. Зүгээр. Тийм хамгийн түрүүнд манай ээж олоод гидсэн даа хөөхөн хүүхдийн маань эрүүл мэнд чухал учраас чөлөөтэй хэлээрээ. За тэгвэл урамшуулт асуулт нь яах вэ гэхээр нийт хоёртаа 30 секунд өгнө. 30 секундын дотор хэр олон төрлийн зүйлийг одоо нэрлэж чадсанараа та хоёр маань 100, 200, 300 мянган төгрөгийг мандал хоримтлын дансанда авна гэсэн үг. Мандал хоримтлын дансын талаар сонсч ирсэн үү? Сонсож байгааг баха. За мандал хоримтл бүр үнэхээр гоё. Яадаг гэхээр хүүнээс хүү боддог. Бид нар одоо нөгөө юу гэдэг мөнгө хадгалдаг шүү дээ хүүхдүүдтэй гэл тэр түүнийг бол одоо зөвхөн хүүн л бодогдоод байдаг. Тэгэл магадгүй 10 жилийн дараа 18 жилийн дараа аавна гэхэд тэр нь бүр хүүнээс нь хүү бодогдсон авцсан байдаг байх нэ. За бас мандал хуримтлалын бас нэг гоё таатай зүйл нь зөвхөн харилцагч нартай зориулаад санхүүгийн зөвлөмжийг бас өгдөг. Тэгэхээр нөгөө нэг бидний санхүүгийн боловсрол чухал байдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр зөвлөмжүүдийг бас тусгайлан өгдөг хүмүүс байгаа шүү. За тэгэхээр хэдүүлээ ямар төрлийн зүйлийг хэр олныг нэрлэх ёстой вэ гэдгээ одоо харцгаая. Чи нэрлэх үү? Байгалийн үзэгдлийг нэрлэнэ үү гэсэн байна. Цаг явж эхлэнгүүт хоёр маань хоёлаа хэдийгч хэлж болно. Манай багийнхаа ард тоолдод явж. Зэрэгцээд хэлээд байлаа. Зэрэгцээд хэлээд байж болно. Байгалийн үзэгдэл гэхэр чинь тий? Тийм борож шууд утгаар. За тэгээд 5-ыг тааж чадах юм бол 30 секундэд 100 мянгыг та хоёр маань хоримтлын дансандаа авах нь. 5-аас дээшийг тааж чадвал 200 мянгыг хоримтлын дансандаа, харин 10-аас дээшийг нэрлэж чадвал 300 мянгыг хоримтлын дансандаа авч чадах нэ. Ойлгомжтой юу те?
Аль болох 10-аас дээш хэлэх нь. 11-ийг хэлж шууд 300,000-ат хоёр авах юм Тийм биш. биш. Аа. Харин За. таа чи аргатрах. Ямар муухай. Тэгтээ хосууд маань ер нь ингээл яа ингээ хэлчих юм байна гэл яг цаг яваа ихээр нэг Хэцүү шүү, толгомддог тий. Сайн бодож чад хурд нэрлээ шүү. За эхлэх үү. За эхлэв. Аха. За 3 2 1 эхэлсэн. бороо, шороо, салхи, шуурга, үер, ган, зуд, Газар хөдлөлт. а, Өндөр. аянга цэглэх, Хар салхи. аадаг бороо, Өөрийг өөр Солонго. хой салхи үстэй. солонгыг хичлээ. Тэгээ хуус. Хой салхи тэгээд нөгөө нөгөө зөөлөн бороо шамраг хаялах. 10 секунд. Тэгээд Үл унжих. Тэр ч бас үзэгдэлтэй шүү. за юу Нэг цаг болчих. за босноо вицкс хэд болчих. Юу тойр маань маш их таалаа шүү дээ. Тийм үү. Тийм. Хүрсэн. 14-ийг таалаа. Тийм. Баяр хүргэлээ. Одоо ичил бороо шороо гээл тэгээд үргэлжлүүлээ ингэ явж байсан нөгөө хүй салхи гэдэг чинь үзэгдэлээр нь тэгээ нэмээд солонго гэж хэллээ. Солонго чинь бас л одоо байгалийн үзэгдэлд орно шүү дээ. Би чамайг яг ингэ чи мэдсэн байхгүй. Тэг би ингээ газар хөдлөлт харсан юм Тийм. байна. Тэгээ нийт 14-ийг хийж чадаж маш том амжилт За, байгуулад. Мантал хоригдлын дансанда 300,000 төгрөгийн эрхэм бичгээ эзэгэд болжээ. Эцэг охиндоо зориулж авах уу яах вэ? Тэгээ охиндоо зориулж. Тэгээ тэ. Тий. За тий. За ингээд үргэлжлүүлье. За харин бидний дараагийн асуултын маань энхүү бэлгэнд бид онцгой бүтээлийг оройгоос 12 сарын эрхийг тооцтой өгч байна. Бас л ерөөсөө ингээл бүх насныхан зориулсан бүтээлүүд яг манай энэ орой багцад байдгаа. Тэгээ оройгийн хамт олонны хувьд дэлхийн өнцөг булгамурээс аль биесны эрхтэйгээр маш олон кино контентуудыг мөн одоо өөрсдийнхөө аппликейшндээ байршуулж яадаг. Дээрэс нь мэдээж манай Монгол телевизийн хамт олон эрхлээ өргөдөг нэвтрүүлгүүд. Одоо хоёрын маань нэвтрүүлгүүд хүртэл бас багтах нэ гэсэн. Тэгэхээр онцгой бүтээлийг оройгоос хамт олонны асуулт юу вэ? Харцгаая. Хөхөр хооллох нь ээжийн биед ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ гэсэн байна. Аад нь умаа урдан агшихад туслана. Бэд нь төрсний дараа сэтгэл түгшүүрийг бууруулна. Вэд нь хөхний хор тавдрын эрсдлийг бууруулна. Гээд нь дээрх бүгд. За бараг гээ явах. Угаасаа умаа хурдан ашигт тусалдаг. Тэгээд хөхний хорт авдрын эрсдлийг бол бууруулдаг. Бэг нь бол мэдэхгүй мэн. Уусаа мэдээж хүүхд төхөөр болж байгаа юм чинь. Бас Сэтгэл төгшөөгүүлэх. санаа тийм сэтгэл санаа тайвшруулах хэрэгтэй. Хүүхд өсөх. Дээрх бүгдийг сонгох. Ааг бол угаасаа мэднэ. Оо манай бага хоёр дээр угаасаа хүүлгээр хурдан агшдээ шүү. Тийм тий. Ая базалж шиг тий. Ста төвчээртэй юм а гэхдээ манай бэр цэцэг маань. Айгүй. За тэгвэл гээв тий. Дээрх бүгд байх нэ. Тийм байна. За тэгвэл хосууд маань дээрх бүгдийг сонглоо. Зөв хэсгийг хамтдаа харъя. Яа, супер. Мундаг. 12 сарын ихэр чи одоо хоёул амир кино үзэх юм уу? Мундаг бац тэр. Үргэлжлүүлцгээе. Дараагийн асуултын шагнал. Гой харагдчих шүү тий. За, Ноби. За, Нобигийн хувьд л бид нар нөгөө нэг хүүхдүүдээ 6 сар болохоор нөгөө бор хоолнд оролдог та тий. Тэгэхэд л бүр хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн. Тэгэрээс ямар ч химийн тийм орц найрлага огт юу ч байхгүй. Тэгээ бүр шимт хижээл бидний нөгөө хүсдэг. Шимт хижээл байна. Кальц, бүхэл өрийн органик жимс, жасмин будаа бас багтсан юм. Тэгээ ерөөсө B1 амина, төмөр за ерөөсө байж болох бүх сайн зүйлсүүд багтсан. Тэгээ хүүхэд харагдчихсан ийм өөрхөн зурагтай. Хүүхэд дуртай идэх нэ шүү дээ. Тэгээ бас ингэдэг юм нөгөө хоол зожлох чадварыг хөгжүүлдэг. Тэгэхээр тодорхой хэмжээнд энэ юм бүхэл тийм. Тэгээ тэр байтугай бүр хоолнд их дуртай байх мэдрэмжийг төрүүлж өгөх. Зорилготой юм бүтээгдэхүүнийг тойртой бэлдсэн байна. За ингээд асуулт нь юу вэ харцгаая. За нэрээ хүүхэд ойролцоогоор өдөрт хэдэн грамм жин нэмдэг вэ гэсэн байна. Аад нь 30-аас 50, Бэд нь 10-аас 20 грамм, харин Вэд нь 50-аас 100, Гэд нь 25-аас 30 гэсэн байна. Ойрхон тоонууд байна тий. Тийм байна. Хоёр маань нэлээ эргэлзэж хараад байгаа чинь. Юу гээ юу. В л биш те. В2 биш. Ийм их нэмэхгүй байх нь тий. Тийм баг бол нэмэхгүй бас. За Г ярилээ.
Наг өөр дэжид нь давхчих юм Тий, шиг. юу юм бэ шүү дээ. тий 5 30-аас 50 чинь 20-ын зайтай 25-аас 30 гэж зүгээр буудахад Гээ нэ. гээгач. Гээ бууцаж гээ. Хоёлаа бууддаг гэсэн. Бодлоо л та тэгэл бодол. Зааж 25 грамм гэхээр сард 750 грамм нэг хил нэмдэг. Тэр их нормал гэж хэлдэг үстэй. 20 зайтай. 50 грамм хил 50 нэг зайтай. ялгаагүй л. 15 зайтай. Тэ бараг гээл. 25-аас 30 хуу. Тэгжил санаж. 25-аас 30 гэсэн. Тэ. Гийг. Гээ. Та хоёр нь юуны орд вэ? Би хон. Би зүгээр асуусан шүү. Айгүй өргө хоорондоо зөгцсөн асуудал. Шийдвэр бүр маш хурдан. Эргэлзэх үгүй шоо тэгээд за гээ гэл. Гэтэ гээ хариултад айгүй хэн тий. За гээ юу? Гийг. Гээ биш. Би дандаа гээ юу үзбэр бүгд. Хоёул гээ юм шүү. Гийг. За гээ хасууд бод гээ гэж сонголоо. 25-аас 30 грамм нэгддэг эсхийг хамтдаа харцгаая. Үнэхээр супер юм аа. За ингээд Nobi брендинг энэ хөөрхөн за хүүхдийн органик бүтээгдэхүүний эзэд болж чадлаа. За дараагийн асуултын маань бэлгэн эйгүү гацуурт хүнс компани 440 зүгийн бал болоод шоколадны бэлгийн багц байх нэ. За зүгийн балыг ер нь хэр хэрэгэлдэг вэ манай хоёр? Өглөө болгон хэрэглэв. Өглөө болгоо хэрэгэлдэг. Зүгийн бал тууслах шүү. Ястай тийм тий. Зүгийн бал тэр дундаа 440 зүгийн бал бол ямар ч сахар авахгүй. Бүр 100% итгэлтэйгээр хэлмээр байна. Тэгэхээр бүр үнэхээр органик юм бүтээгдэхүүн байгаа. Тэгэл одоо бидний нөө хоол боловсруулах хэрэгцэн систем сайнаар нөлөөлнө, ходоодны үйл ажиллагаанд сайн. Тэг хамгийн гол нь гоё ингээ бас шоколадтай багц гэхээр Тийм бин тий. өөрөмцтэй бас бэлгэнд өгч болох нэ. За тэгвэл асуулт юу вэ? Хамтдаа харъя. Асуултын хувьд эр бэлгийн эснээс аль хоромсоом нь хүү төрөхөд нөлөөлдөг вэ гэсэн байна. А-д нь X хоромсоом, Б-д нь Y хоромсоом, В-д нь XY хоёулаа зарин Г-д нь тодорхойлох боломжгүй гэсэн байна. Тийш. Мэдхүү. Ааха. X2 нийлээд эрэхтэй хөлт болно. Б шүү. Тийм. Тэгэхээр эрэхтэйс нь гарах нь Б л гэж байна. X нь X нь чамд байгаа. Б Аа, над чамд байгаа. байгаа. Тэгээ нийлээд X болно шүү дээ. Б л эр бэлгийн эснээс гэж байгаа юм чи. X сүүлчүүл эрэхтэй болчихно гэсэн. X ойлгоо. Тэгэл Y. Y те. Тийм. Б. 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 За тэгэхээр асуудын маань хувьд хариултаа Б буюу Y хромосом гэж сонголоо. Хамтдаа харцгаая. Ойшсон болохоор аргагүй тий. За баяр үргээ хоёр маань гацуурт хүнс компани 440 зүгийн боллоо. Тийм ээ, зүгийн балтай боллоо. Маш гоё амтлаад үзээрэй. Бусад үзэгчдийн маань хувьд ч гэсэн маш олон дэлгүүрүүдэд тодтолтоологдож байгаа. Гацуурт хүнсийн 90 маргааны дэлгүүрт бас байгаа. Аваад амтлаад үзээрэй хүсэж байна. За ингээд та бүхэндээ хосод маань ямар үр дүнтэй байгааг харуулъя. Бүгдийн зөв хариулжээ. За одоогийн байдлаар нийт 7 асуултын бүр 7-нд нь ямар ч эргэлзээгүйгээр хоёулаа санал нийлээд маш зөв хариулж чадсан. Тэгээ манай хосоотын хувьд бол хариултаа бүр шууд хэлж байгаа нь бусад нэвтрүүлгүүдээс ялгарх үз маш онцлогтой байна. За тэгээд Mastala брендийн арьс арчилгааны багцын эзэд болж чадсан. Хигри Кэрийн их нарийн асаргааны 5 хоног хэрэгтэй болж чадсан байна. IVB хүүхдийн чихний бэлгийн багцын эзэд болсон. Мөн мандал хөрөмтөлтийн эрхийн бичиг Орын медиагийн нэг жилийн эрх Nobi хүүхдийн органик бүтээгдэхүүний бэлгийн багц гацуурт хүнс бэлгийн багц эзэд болжээ. Баяр хүргэе. Баярлалаа. Яаж авч байна? Хамтрагч Tigri-Care таны гэрт мэрэгжлийн асаргаа. Ивэн тэтгэгч үрдэг биш хоримтлуулдаг ап. Мандал хоримтлал. За тэгвэл ингээд үргэлжлүүлцгээе. Дараа нь бидэнд юу байгаа вэ? Хамтдаа харцгаая. Син даал. Манай юу гэж бодож байна? Яах вэ? Хамтдаа даалгавар биелүүлэх юм шиг шүү дээ. Дахиад юм нэрлэх юм болов уу? Яах юм бэ? Ямар даалгавартай боллоо? За босоол нэг ойлоо даалгавар биелүүлэл явах яах вэ?
Тэгвэл мэдгүй. За, ер нь л тийм хоёр маань хамтдаа даалгавар биелүүлнэ. Гэхдээ дөрмөнд бол одоо манай аав илүү мөнх алдар маань илүү их оролцоотой. Харин бэр цэцгийн манай хувьд ер нь тусалнаа гэсэн холоос зөвлөмж өгөөд туслах нэ. За юу да биелүүлэхийн хоёрыг харцгаая тий. Хосын даалгавар юу байна? Хамтдаа харцгаая. Өнгөд үрлийг ялгах юм байна. За тэгэхээр гаднаас даалгаврыг оруулж ирнэ хэмээн хүсэж байна. Өнгөд Өдөрт юу хэдүүл? скитлс үү? Мэдгүй. Хааснууд. За манай хосуудын маань даалгавар өнгөд үрлийг ялгаараа гэсэн байна. 3 өнгийн үрэл бэлтцсэн. За яг 3 аяг бэлтцсэн байгаа. Тэгэхээр хоёр маань минутын дотор ялгаж тавих нэ. Гэхдээ одоо бэр цэцгийн маань хувьд бол тун удахгүй төрөх гэж байгаа учраас 50 ингээ байж байгаарэ. Харин мөнх алдар маань л өөрөө 60 секунд дотор маш хурдан ялгах хэрэгтэй. За Амжиж чадах юм бол 100 мянган төгрөгийг хоёрт бэлнээр нөгнөө. За эхлэх үү. За байж байгаарэ. Минут харах болно бид нар. Тэ хоёр гараараа их юм уу? мэдгүй юу ч ингээл хийгээл үзье. Эхлээд аль нь нэвтэх юм бэ? 3 2 1 эхлэе. Цаг явсаа. Ямар юу? Яг энэ манай бэр цэцэг бацалж эхэлж шүү яа. Харин тий. 20 секунд өнгөрсөн байна. секунд. секунд үлдлээ. Уг нь зүг явж байна те бэр цэцгээ. Одоо үлдсэнийг шууд л аяг руугаа асгачмаар байж нэрээ гадах. Яа, энэ хэцүү байна. Яа, харамсалтай бай. Уг нь бол ингээл энийг хийчихээд байгаа. Тий. Тэгсэндээ болсон дээ. That's хойцсон гэсэн юм. За яа. За. Тэгтээ зүгээрээ хоёр маань хариулцтай. Бусад асуултнуудаа нэгдүгээр зөв хариуллаа. Хоёрдугаарт энэ нөгөө нэмэлт асуулт биш. Сайн байлаа. Гэхдээ хоёр дахин аягүй сайн ажиллалт юм шүү. Үгүй хичээлж шүү. Гүцэхгүй. Хуруу томдоодох шиг байна. Харин тэгээд баригдахгүй юм зэрэг. Барилддаггүй юу? Барилддагээс. Тийм байна. 2-3-аар нийлүүлж чадчихад байх шиг байна тий. Жохон томхон юм өгөхгүй гэж. За зөв. Ястаа тэгдэг гэж. Гэхдээ манай хоёр одоо супер шагнал руугаа орцсон байна. За супер шагналын хувьд бол бала брендийн хүүхдийн хувцсны дэлгүүрийн яг энэ 500 мянган төгрөгийн эрхэм бичгийг бэлдсэн байна. Мөн л адилхан хүүхдийг төрсэн цагаас нь өмсөж болох маш гоё загварлаг хувцснуудыг манай бала брендийн хамт олгоо оруулж ирдэг. За тэгээ ерөөсө хүүхдийн хувцсанд хамгийн шаардлагатай зүйл чинь мэдээж ямар нэгэн юм хөдөлгөөнд садаа болохгүй. За тэгээд өөр хүүхдийн арьсанд харшил өгөхгүйгээл олон даваа талаа бач те. Тэр болгоныг манай балагийнхан бол бүр ингээд чин сэтгэлээсээ биелүүлж чаддаг. Тэгээ ерөөсөө яг л нэг хүүхдийн төлөө гэсэн маш гоё сэтгэлтэй хамт олон ажилладаг шүү. Бала брендийнхандаа баярлаа. За асуулт байна хамтдаа харцгаая. За бидний супер асуулт маань Монгол орны хамгийн өндөрт нисдэг шувуу аль нь вэ гэсэн асуулт байна. Ад нь бүргэд, Б'д нь харцаг, В'д нь ёл, харин Г'д нь шонхор гэсэн байна. Ямар асуулт бүгдээр л юм шиг. Шонхор чинь манай хоёр бараг анхудаага бодож үзсэн шиг байна. Супер шагналаа. Шонхор чинь хамгийн хурд нь. За. Ёл гэдэг чинь амар том шүү. Тий, говь дамжирдаг маягийн шүү. Гэтэ том. Ёл өндөрт нисдэг гэж бодохгүй байх юм. Нэг зүйл сануулхад хоёрт маань хүн боломж байгаа тий? Тий шүү дээ. Боломж гурлаа бодох уу? Тий, гурлаа бод. Тэгээс гурлаа бод. За тэгвэл гаднаас хүн боломжоор тусламж үзүүлээч юм орж ирэх хүсэж байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За ажил сайн уу? За та ишиж. За сайн байна уу? За та бидэнд өөрийгөө танилцуулаач. Интернет эмнэлгийн их баригч Цэрэн Од. Интернет эмнэлэг маань
олон улсын стандартыг 4 удаа хангасан имлэг байгаа. Ястаа өнө тий GCI итгэмжлэлийг бүр цоор ганц авсан имлэг нь манай интермедиат юм байна шүү. Тэгээ бүр 4 удаа авцсан. За манай хоёр супер шагнал дээр ирцээ. Тэгсэн чинь супер шагналын маань асуул шуутай холбоотой асуулт болж таарсан. Тэгээ манай хоёр бүр эргэлзээд тэгээ юу ч гэсэн тусламжаараа танаас асууч чигээд. За асуултын хувьд л Монгол орны хамгийн өндөрт нисдэг шувуу аль нэ гэсэн байна. Аад нь бүргэд, Б нь харцаг, В нь ёл, харин Г нь шонхор гэсэн байна. Та хоёрын шувуу сайн мэдэх үү? Ер нь бол яг хоо мэдэн тэгтээ бүр ийм том шуурдаг бас. Гурван дэтлэн байгаа. Яг уу. Дөрөвхөн хэлбэрээс юм тэгээд бодлоо хэлчихсэн. Энд ч маань юу гэж бодож байна? За би бол бүргэд ял хоёрыг сонгож байна. За бодож байгаа хэлээ. Манай хоёр бас яг тэгээд байгаа юм. Тийм. Тэгэхээр яг гуруулаа нийлээл нэг санал дээр тогтох хэрэгтэй тий. За Бүргэд үү, ёл уу? Харцаг шонхор хоёр чинь биеэр жижиг шүү байхгүй. Ааха. Ерөнхийдөө. Тэгэхээр одоо бүргэд ял баярлаа. Ер нь бүр яг өрмөц гэж зүгээр логик нь одоо өрмөц гэж сонгох юм бол ёлыг сонгож болж байна. Тэ? Мухалтрын манд хувьд бол ёл гэж чинь та бэр цэцэг манд? Би ястаа Та би бол ёлыг сонгож. бас ёлыг сонгож байна. тэгвэл угаасаа юу ч сонгосон та хоёр мэдсэн. За тэгвэл Асуудал амжилтсан. Баяр хүргэе. за хамтдаа харцгаая. Ингээ супер асуултын хариултыг В гэж сонголоо. Зөв хэсэг хамтдаа харцгаая. Супер юм. За хэлээч. Чааж бол малхан биш. Би бүргэд гэдгийгсэн. За их өргөжтэй баярлаа. Өдрийг айдтаа сайхан өнгөрүүлээрэй. Ажилтны амжилт Тийм хүсье. өндөрт тийм байна. Ял амар өндөрт тийм юм тий. Өндөртсөн. Яста сони юм байна. Бид нар ч одоо ингээ 3 дахь улиралдаа тэр хөрөөний тоглоом үзэгчтэй хүрэж байгаа. Тэгээд яг супер шагналтай бас тис ондоо асуулт тэгээд хувийн боломж нь бас таарлаа. Тэгсэн чи их баригч юм чи манаас сонирхолтой асуултыг тойртоо сайн хариулж чадлаа тий. Мундаг баяр хүргэе. Харилцагтай өстой сонирхолтой байлаа. За ингээ та хоёр маань бала брендийн 500 сая төгрөгийн эрхэм бичгийг эзэд болжээ. Баяр хүргэе. За ингээ харсан чинь бүгдийг та хоёр маань авч чадсан байна. Бүр тэгээд хамгийн харамсалтай л хосоотойхоо даалгаврыг л биелүүлж амжаагүй. Гэхдээ бүр илүү их олон шагналын эзэд болсон шүү та хоёр маань. Баяр хүргэе. Баярлаа. За Амар юм бэлдэж ирдэг хүн бэ тий. Бүгд юм бэлдээд ирчих шиг боллоо. Нэг тосмос арчилгаа идэх юм уу л бэлдчих. Тийм байх. Ястаа тэглээ тий. Гэтэ анх ингээд би гаднаас орж ирээ та хоёрт ингээ санал тавихад та хоёр маань ер нь ингээ асуултандаа зөв хариулах чадах дээр их хэрэг одоо итгэлтэй байсан ба. Итгэлгүй байв. Юу гэж бодож Итгэлгүй өстэй. За Яг бүр сайн угаасаа судалж мэдэхгүй болохоор тэгээд Ааха. за тэгэл алдуулт ирлээ үзгээл. Үгүй хариулал үзүүлэх гэж. Алдсан ч явах л гэж бодлоо тэгэл. Тэгээр оноод байгаа юм уу? Мэдээд байгаа юм уу мэдгүй. уулаад байгаа гэдэг. Хаяа зөвл бодож тийм шиг байна. Өстө сайн бодлоо. За ингээд хосуудынхаа бэлгийг яг одоо оруулж ирнэ хэмээн хүсэж байна. Шууд л явчих. Амар бэлээ. Дахиад Ямар гоё. 8 асуулт хариулж 16 асуулт байсан юм байгаа. бол бүр гоё явах байж. Ямар гоё юм бэ тий. Тааш маань ингээд сэтгэл төрүүлсэнд би бас их баяртай. Та ихний харж байгаачлан Тэгрэг Кэрийн 5 хоногийн эрхэм бичгийг. За мөн яг энэ хүү мандал хуримтлалын тий 300 сая төгрөгийн эрхэм бичиг байна. Онцгой бүтээлэг Оригоос супер шагналын маань бала брендийн эрхэм бичиг байна. За жив ийм их чихийг тааштай бас өгж байгаа шүү. За тэгээд Baby World-ийн хамт олонний бас албан ёсны эрхтээ оруулж ирж байгаа. Яг энэ хүү Nobi хэмээх энэ хүүхдийн органик бүтээгдэхүүн. За энэ нөгөө 440 ман байна. Тоглоомны хамтаар. За тэгээ Mastala брэнд байна. За ингээ бүх бэлгүүдээ өглөө. За баярлалаа. Баярлалаа.
Бүгднийг ингээд та хоёр маань авч чадсанд миний хувьд ч гэсэн маш их баяртай. Тэгээд үнэхээр сайн байж чадлаа. Тэр цэцэгтэй эрүүл их амарчаарай гэж хүсэж баярлалаа. За баяртай. баяртай. Ямар гоё юм бэ те? Ямар амар юм бэ те? Хоёлаа 10 жилийн их боддог байлаа. Тэгээд юу сайл боддог гэсэн. Тэр нөлөөс баг шалгалцсан. 25-аас 30 дээр бол буудсан те. Гоё юм аа. Баахан мэлхтэй болчихлоо шүү. Энэ гоё юм шиглээд тань. Ой, хүүхдээ мэдэхгүй шүү. Хоёлаа бүр амар. Одоо тэгэл хамгийн том бэлгээ авчил тэгэл боллоо да. Одоо нэг даваагаа даваал нэг боллоо. Эзэн юм уу бэлтжилч та одоо тэгээд эзэнгийн төлөө идэ тий. Тэгээ да. Хамтрагч Baby World хүүхдийн дэлгүүр хайртай үрдээ хамгийн чанартайг нь. Ивент тэтгэгч чанар аюулгүй байдлыг эрхэмлэгч Интермет эмнэлэг. Хамтрагч Драматестер баталгаажсан дэлхийн брэнд IVB. Үзэгчдээ яг одоо та бүхэндээ төхөргөний тоглоом шоу нэвтрүүлгийн хамт олонны зүгээс энэ бүх зөвлөмж мэдээллийг хүргэх гэж байна. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Би Mandal Asset Management-ийн гүйцэтгэх захирал Батзорог байна. За Mandal хуримтлал аппликейшн бол манай одоо топ бүтээгдэхүүний нэг байгаа. Өнөөдөр одоо гэр бүлүүдэд зориулаад би мөнгөтэй яаж харьцах, хуримтлал яаж үүсгэх талаар бяцхан зөвлөгөө өгье гэж бол бодож байна. Тэгэхээр миний зөвлөгөө бол илүүтэй онлайн гэхээс илүүтэй практик зөвлөгөө байх учраас та бүхэн маань анхааралтай сонсороо. За эхнийх нь болохоор хуримтлал хөрөнгө оруулалт гэдэг бол хүнд аюулгүй байдлын мэдрэмж бол өгдөг байгаа. За өмнө хүмүүс агууд амьдарч байхдаа яадаг байсан гэхээр ан амьтанд одоо урагдах эрсдэлтэй учраас шөнө оройд бид нар бол агууд амьдрах замаар ан амьтнаас одоо өөрсдөө хамгаалдаг байсан тийм. Гэтэл өнөөдөр хүмүүс бол одоо байр байшинтай суудтай учраас ан амьтан одоо ороод ирнэ гэсэн айдас бол байхгүй. Тэгэхээр өнөөдөр бидний одоо тэр айдас хаанаас үүсэж байгаа гэхээр нийгмийн систем байгаад байгаа. Энэ нийгмийн системд өнөөдөр бид нар аюулгүй байх, баталгаатай амьдрах гол боломж нь хуримтлал байгаа юмаа. Өөрөөр хэлбэл хүүхдээ яаж сургах уу, өөрөө яаж боловсруулах нэмэх үү, яаж ажлын байраа хадгалж үлдчих орлогоо өсгөх үү. Энэ болгон чинь өөрөө нийгмийн системээс хуримтлалаар одоо хамгаалах замаар гарч ирдэг. Мөнгөтэй харьцна гэдэг маань ерөнхийдөө бол одоо өөрөө сэтгэл зүйтэйгээ ажиллах тухай асуудал юм аа. Сэтгэл зүй гэхээр бид нэр тархийг заавал ярина. Тархи бол өөрөө маш залхуу хэрэгтэй. Альва нэг шин зүйлийг бодож одоо шинээр нээхдээ маш залхуу. Тиймээс тархи яаж ажилладаг вэ гэхээр аль болох энерги яаж хэмнэх үү гэдэг энэ зарчмаар ажилладаг. Энерги яаж хэмнэх вэ гэхээр хүн өөр дээрээ дадал зуршил үүсгэх замаар тархи өөрийгөө энерги хэмжээдэг. Өглөө болгон бид нар шүдээ угаах, эсвэл машин бариа явах, ингэхдээ бид нар бол ил ухамсараа төдийлөн ажилуулдаггүй. Тэгэхээр энийг бид нар дандаа дадал зуршлаар бий болгож хийж байгаа. Тэгэхээр мөнгөтэй харьцахын хандлага, хуримтлал, хөрөнгө оруулалт ийм зүйлсээ бид нар дадал болгох нь чухал байгаа маа. Дадал болгож ийж өөрөөр хэлбэл тарих өдрө болгон тэрийг бодож хандлах юм шаардлага байхгүй. Нэгэнт дадал болцсон юмыг та байнга хийгээ явах боломжтой. За өнөөдөр Mandal хуримтлал ямар боломжийг бий болгосон бэ гэхээр өмнө хүмүүс банкны хадгаламж дандаа 1 жилийн хугацаатай мөнгө хадгалах боломжтой түүндээ итгэдэг байлаа. Гэтэл өнөөдөр хүмүүс 3 жилээр Mandal хуримтлал үүсгэж үзсний дараа 3 жилд хуримтлал үүсгэж болдсон байх гэдгийг одоо сэтгэл зүйн үед одоо ойлгож чадсан буюу хуримтлалын дадал энэ дээр сууж чадсан. Цаашдаа энэ 3 жил хадгалуулсан хүмүүс маань 6 жил, 10 жил, 15 жил хадгалах боломжтой байна гэдгийг өөрийн биеэр нүдэрээ ингээ харсан. Тэгэхээр энэ бол маш том сэтгэлгээний одоо санхүүгийн мөнгөний сэтгэл зүйдээр бол монголчууд үүсэж байгаа том давуу талаа гэж харж байгаа. Яагаад монголчууд гэж ярьж байгаа гэхээр өнөөдөр Mandal хуримтлал аппликейшнийг нийтдээ сая орчим хүн татсан идэвхтэй 200 мянган харилцагч бол байна. Тийм учраас ерөнхийдөө хүмүүс бол идэвхтэй хэрэгжилж байгаа гэж харагдаж байна. За та бүхэнд нэг жишээ ярив. Өнөөдөр хүүхэд чинь тэг настай өнөөдөр банкны хадгаламж дээр та хүүхдийн 100 мянган төгрөгийг хийлээхэд 18 хүрэхэд нь 45 сая төгрөг болно. Mandal хуримтлал хүүгээс хүү бодох хуримтлал дээр хийх юм бол 94 сая төгрөг болж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл 18 жилийн хугацаанд адилхан хуримтлуулаад байгаа юм шиг боловч таны мөнгийг Mandal хуримтлал дээр даблтж байгаа. За тэгвэл 18 хүрэхэд дээр 95 сая төгрөгөөр юу хийж болох вэ? Сургалтын төлбөрийн төлж болно, байрны урьдчилгааг хийж өгч болно, гадаад дэхтэй сургууль мөнгө одоо зарцуулалтанд нь зарцуулж болно гэдэг маш олон санхүүгийн асуудлуудыг шийддэг. Тэгэхээр
Хүнд богино болон урт хугацаатай хоёр төрлийн мөнгө байх ёстой. Урт хугацаатай мөнгийг та амьдрал гарах тодорхой зардлууд дээр бий болгох ёстой. Маш бага дүнгээр тууштай хоригдлуулж яж энэ бий болгох ёстой. Хүүхэд, гэрлэлт, байр, тэтгэвэр, аялал гэдэг ийм урт хугацаанд гарах нь ойлгомжтой юм зардлуудаа та бага дүнгээр, тогтмол дүнгээр татуулаад урт хугацаанд хоригдол үүсгэж хөрөнгө оруулалт хийж бий болгоорой. Богино хугацааны одоо урсгал зардал гэж ярих зүйлүүдэд та угаасаа одоо байгаа цалингийн зардлуудаараа ингээд зохицуулаад явуучих. Эсвэл шаардлагатай одоо эргэлтийн хөрөнгө ч юм одоо машин хөдлөх үйл хөдлөх хөрөнгүүдийг та зээлээр зохицуулаад явчих болно. Тэгэхгүй өнөөдөр монголчуудын нийтлэг зүйл нь болохоор бүх юмыг зээлээр шийдэх гэж оролдоод байгаад нь санхүүгийн асуудал тулгараад байгаамаа. За монголчууд мэдээж зээлийг маш өргөн хэрэгэлдэг болцсон. Тэгээ зээл аваа сурчлаа гэж харж байгаа. Яагаад тэгэхээр бид нэр зээл авчаад зээлээ төлж чадж штэ хариуцлагатай тийм. Зээлээ төлж чадж. Нэгэнт та зээлээ төлж чадж байгаа юм чинь хоригдол хөрөнгө оруулалт яаж хийж чадахгүй гэж тийм. Саруулхан та зээлээ өгдөг шигээ хоригдол үүсгэж явж яагаад болохгүй гэж. Тэгэхээр та нэгэнт угаасаа зээл төлөх сахлах баттай байгаа юм чинь нөгөө талдаа танд хоригдол үүсгэх сахлах бат байна л гэсэн. Адилхан данснаас ч мөнгө татаад байгаа юм шиг боловч амьдралчин үзүүлэх нөлөө нь бол асар ялгаатай байна. Өнөөдөр та зээл төлөөд сэтгэл зүйн хувьд бол зээл аваа явчлаа та гэдэг юм сэтгэл зүйтэй. Гэтэл нөгөөх нь би ирээдүйн томоохон хөрөнгө оруулалт, ирээдүйн томоохон хэрэглээндээ зориулаад би өөртөө хоригдол үүсгэж байгаа гэдэг энэ хоёр сэтгэл зүй бол асар ялгаатай гэдгийг нэгдүгээр өдөр тутам амьдарч байгаа та мэдэрнэ. Тэгэхээр энэ ялгааг монголчууд маань илүү сайн ойлгоод хоригдлын сахилга баттай байгаараа гэж бол хэлмээр байна. Анх бол манай хөрөнгө оруулагчид яаж 10 жил, яаж 15 жил хоригдлуулах юм бэ гэж ингэж санаа алддаг байлаа. Өнөөдөр 4 жилийг ардаа орхисон байна. Хүмүүс 4 жил хоригдлуулж болтын байна гэдгийг бол мэдэрсэн байна. Тэгэхээр энэ урт хугацааг яаж давдггүй гэхээр хэсэгжилт давнаа. 3 жилээр гэж ингэ баг багаар давна гэхээс ш гинт 10 жил, гинт 15 жил гэж ботох юм бол угаасаа хүний тархинд ч буухгүй, толгойд ч орж ирэхгүй. Тиймээс ингэ хэсэгжилт давдаг гэдгийг та бүхэн маань санаад аль болох хоригдлаа одооноос цаг алдахгүй эхлүүлээрэй гэж уриалмаар байна. За тэгээд хоригдлын хүчийг мандлаас мэдрээрэй. Онцгой бүтээлийг орёгоос